Манайхаа сайн байцгаана уу? Хайртай өнөөдөр өөрөө нэг өдрийг хуваалцгаад гоё бичлэг болгож оруулах шийдлээ. Тэгээд одоо яг ажилдаа явж байна. Тэгээ бичлэг хийсэн чинь өөр тийш хараад идэв юм байна. Эсвэл ингээ өөрийгөө дэлгэсэндээ хараад уул нэг камерлаа ингээ харж ярих хэрэгтэй байгаад идэв гэсэн чинь нөгөө утсаар бичлэг хийх нэг тохиолдолтой таалах юм уу. Ингээ өөрөө харагдаад байдаг л өөрөө ингээ хараад манайхаа ном байна. За би блог суралцдаг. Суралцаж байгаа. Суралцсангаа нэг ажил хийдэг. Тэгээд өнөөдөр та бүхэндээ нэг өдөр хуваалцгаад бичлэг хийж хамтаагаарай. Ер нь бол сото видео аваачтай. Цайраа хамрууд. Хүрээ болох савнгаа хөөсрүүлээд эсвэл хөөсөн савнгаа аваачтай. Нартай нүчтөрхөн бороо орцоод. Гоё агаас. Гадаа салангаас 26 градустай. Салангаас. Тэрнээ өглөөс ирчээд ууган цай уудیں۔ Тэгээд сүүлээ баг цай авахгүй, гэртээ шоол хийж идэх үү байгаа. Хүмүүс асуугаад байдаг л би сурангаа сургуульд ажиллаа. Тэгээд яаж энэ ажлыг болов? Яаж яваад орчихгоо гэж ярьдаг л та. Тэгээд ер нь бол ямар ч сургуулийн зар дээр маш олон ажлын байр зарлагддаг, маш олон зарууд явдаг, төслүүд явдаг. Тэгээд ерөнхийдөө байнга тийч орж хардаг. Тэгээд хамгийн гол тэр үед бүр би 12 сард тэтгэлэг хайх шаардлагатай болоод тэгээд тэрийг хангаад сургуулийн бүр сайт руу өдөр болгоо орж үздэг гэсэн. Тэгээд тэндээс хараа айгу аттай яг энэ бикэдслийн офис болоо технологийн ажилтаа авнаа гэд зартай. Гэтэ тэр тийм том төсөл биш. За яг ер нь бол нэг жижигч нэг томч тийм төсөл байсан. Тэгээд гол нь ажлын цаг нь яг гадаад оюутны ажиллах цагтаа таараад за өдрийн 5 цаг тэгээд өөрийнхөө өдрийн 9-5 цагт ажиллах боломжтой. Ийм ажил байж таараад нэг бацтай. Тэгээд өргөлөө явуулсан. Тэгээд эхлээд өргөлөө явуулаад apply хийгээд хамаг өнөөдөр явуулсан чинь эхлээд болохоор бид нарт өмнө нь яг хийж исэн хүн алдчихлоо гэж хэлээд тэгээд найдваргүй болчлоо гэж бодсон чинь яг бүтэн цагийн ажил биш болохоор солонгос хүн чинь хийхээр цалин хамаагүй бүтэн цагийн ажил биш цагаараа болоход цалин арай бага. Тийм болохоор солонгос хүн хийхгүй гээд тэгээд над руу залгаад ирж ярилцлаганд ороод тэгээд очиод бизээд тэгээд шууд immigration буюу гадаадын харьяад төв дээр очиж ирэхээр шууд гэрээгээ хийчихээ шууд очиж аваад тэгээд нэг сарын 1-ээс эхлээд ажилласан юм дээ. Гэтэ энэ ажил угаасаа яг хийжсэн хүн л хийх бол айгүй хэцүү санагц амар олон систем ашигладаг, амар олон програм ашигладаг болохоор тэгээд хажуугаар нь төлөвлөгөө гаргана, хажуугаар нь үйл ажиллагаа зохион байгуулна. Тэгээд зарчлаа тайлбарлана зэрэг гэхээр айгүй яг хийж үзээгүй юм бол амар хэцүү юм л. Эхний нэг сар бол уул нь 5 цаг ажиллах хэрэгтэйсэн ч гэсэн өдөртөө баг 8-9 цаг орой хүртэл сууж нөгөө юугаас сурсан байдгийг. Систем програм.
Тэгээд тэрний хүчинд одоо л тэгээ яг ажиллаа үзэж хийж сурч байгаа. Өнөөдөр стайнер бодолч. Тэгээс QR код шууд орно. Энэ талын үзэн. Я дуртана. Бидний шилээд төвчдөг. Харамт болохоор харагдахгүй. Окей. За өнөөдөр юу хийх вэ гэхээр зардлынхаа материалаа хэлэндээ авчихсан. Тэгээд репорт өгдөг. 2 дахь өдөр би хурал ажлын хуралтай болохоор 5 хүртэл 2 цаг илүү цаг гэдэг. Тэгээд 5 дахь өдөр 2 цагийн өмнө буюу 12-оос таарсан. Өнөөдөр бол нэг юм хийдэггүй. Ерөнхийдөө өмнөх баримт бичиг явуулах бич баримтаа явуулаад таландаа өгөх юмнуудаа өгөөд тэгээд репорт явуулаад өнөөдөр ижил окей. Урьд ажил орсон яг тийм шүү байна. Би яг энэ ажилд юу хийж чадхаа нотлохоор аппликейшн буюу workflow бүглэх. Мэдээж энэ ажлаа юу гэж ойлгож байна. Одоо яаж ажиллана гэж бодож байна. Төлөвлөгөө өдргээд ерөнхийдөө нөө маяг өгдөг л тоо. Тэгээд тэн дээр нь бичгтээ би яаж ямар цуглуулсан чадвараараа энэ ажил яаж тохирох юм бэ гэдгээ нотолж яг бичих хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд хэрэг яг хийж чадах юм бол асуудалгүй. Дээрээс нь хэлний чадвар, хэлний оноо заавал ямар ч юм сурах тусам илүү амар их сурах юмтай сурч дуусахгүй байгаад байдаг. Тэгээд дунд нь явна да. Тэг шиг дуусчлаа. Тэч өдөөс хойш ирээд өөрөө намжуулсан. Яг л ажилласан. Одоо ажлын зарцлахаа зэрэг авч юм. 김효연 선생님한테 김효연 선생님이요? 네, 제가 전달해 드릴게요. 네, 감사합니다. 네. 자, гараад ирлээ. Ер нь бол би өдрөө бол ажилтны шиг мэдчихдэг. Тэгээ өнөөдөр Солонгос хэлээ сурчлах Урима Какоми гэдэг нэг үйл ажиллагаанд оролцож байгаа. Тэр нь болохоор нэг харьцан кино тэрэнд оролцож байгаа. Энэ жилийн дуустал. Тэгээ тэрний анхны уулзалт нь өнөөдөр болно гэдэг. Тэгээ дандаа яг Солонгос хэлний танхимын оюутнууд байдаг юм лээ. Тэгээ тэд нартайгаа өнөөдөр ихний уулзалт. Тэгээ тэндээ харлаа юм. ажлаа амжчихсан байсан. Сая уулзалт дээр авчиж байгаа юм ирсэн. Яг нэг сарын сард Солонгос хэлний өдөр мөдрөөр энийг өмсөд үйл ажиллагаанд оролцсон юм шиг. За тий одоо хоёр дахь ажил явна. Глобал лаунж байгаа. За гараад ирлээ. За одоо лаунж руу явна. Ер нь эдний оюутнууд дандаа ингэж яг сургууль дотроо их хвчлэн татвар хайрандаа байдаг. Эсвэл ерөнхийдөө өөр ургатаас дандаа ирж ирдэг болохоор ойрхон байр түрээсэлж амьдарцгаадаг. Тэгээд яг бодоод хаад ер нь сургуулийнхаа ойролцоод амьдаад тэгээд нөө сургууль дээрээ яг ажиллах боломж гарвал яг тэндээ ажиллаад илүү дээр илүү гоё сонирхолтой
илүү гоё байх юм шиг. Гэтэ яг нөгөө сонирхолтой гэхээсээ илүү яг нэг зарим өдөр яг нэг ч хүнтэй уулзахгүйсэн ч гэсэн яг хүнтэй юм ярихгүйсэн ч гэсэн яг өөрөө нөгөө мэрэгчлээ дагаад хийж байгаа ажил болохоор илүү туршлаг суун тэгээ ажлын экспресс нэмэгдэнэ гэдэг чинь өөрөө айгу гоё юм. Тэгээд тэрэндээ яг хамт болох ч юм байгаа. Тэрнээс яг өөр цагийн ажил хийж болох ч гэсэн өөр цагийн ажил хийгээд явах юм бол яг сургуультайгаа ойр байж чадахгүйгээс гадна өөрийнхөө мэрэгчлэрээ ажиллах боломжгүй байх ч юм уу тий. Тэгээд эргээд сургуулаасаа хол амьдрах тусам яг нөө сургууль дээр ирэхээс ингээд дургуун үрдэг болт юм байлээ. Тэгэхээр аль болох сургуулигаа ойрхон сургууль дээр хийж болох ажлуудыг хийж ирэх зүгээр санагдсан. За энэ болохоор манай бидний цааны газар байна. Бидний банц юм. За тэр хоёроос дураар энэ бас дураар энэ дураар тэгээд хоёр ажлынхаа лаунжийн дэлгүүрийг авч чинь. Bisa tahu jualan. 안녕하세요. 조금 가도 이거 달고 있지? 근데 일단 너가 거란하게 독채고 싶대. 어느 무슨 거란하게 바르겠지. 공부가 орж ирэх нь орж ирч цаавалдаг. Тэгээд энэ хараага ер нь яг нэрваад эхлээд тэгээд жоохон бэлгэр тавьж байгаа гэдэг та. Нэг амар яг тэгээд юм баггүй. Тэгээд зэгтлээ. За нэг хүүхдээ бахан тоглож байгаа амар бичцээ гэж утсан чинь. Ингээд дээрээс аваагүй байж ингэж авчаад бичигдээгүй баахан тоглолцсон байна. Тэний хүү өрт ганцлаа. Тэгээд орж ирсэн хүмүүсийг бол яг зохион байгуулах. Тэгээд юм амын зэгцэлж өгөх, зааж өгөх тийм үүрэгтэй болон ажилтнаач корона гэдэг ер нь бол хүмүүс дөрөөстэй шүн цуглахгүй гээд ер нь их цуглах. Сургууль алхан дээр ийм ажил баг байгаа. Гэхдээ яг ийм биш ерөнхийдөө төлөв цаа гэсэн буюу ажилчин тэтгэлэгт оюутан гэх юм уу? Сургуулийн ямар нэгэн ажил, номын сан эсвэл өөр хүмүүсийн нөгөө бичиг баримтанд туслах тиймэрхүү янз бүрийн тийм туслах ажлууд байдаг. Тэгээд тэр нь бүртгүүлээд хэлээрээ тэнцдэг ч юм уу эсвэл яг юу хийх, яах зорилготой, яагаад сургууль дээр ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ яг зөв тодорхойлж өгөх юм бол энэ магадaltaй. Тэгэхээр Огон дөрөөс бас хичээлтэй байсан. Гэтэ өнөөдрөөс амарч байгаа гэж. Тэгээд одоо гэртээ харин тэгтээ 7-аас дахиад нэг хичээлтэй. Тэгвэл нэг амархагаа. Тэгээд бас 2 цаг ажиллаж байгаа явчих. Одоо гэртээ харин тэгтээ замдаа байна. Жохоо амарч сууж байгаа. Гэртээ энэ манай сургуулийн ажилтнууд болон мастер докторийн сургуулийн хүүхдүүдийн цэцэрлэг байна. За тийм тал болохоор манай стадион гэдэг. За энэ хажуудлан баригдсан энэ болохоор одоо гоё нэг усан байсан тийм спортын төв дахиад шинээр баригдаж байгаа. Энэ бол манай бас спортын зал. Тэр стадион байна. Метро саксны бүгдийн завтай. Эндээс гоё жуус шоколад ирсэн байна. 안녕하세요. 키위 주스 하나 주세요. 네. 네. 감사합니다. 네. 여기서 네. 네. Тэгээ тархихаа гэж болсон гадаас дуртай. Цугаал юм бодоод уцаар ирээд гэрээхэндээ уцаар ирээд сухас гоё штэ.
Тэгэхгүй бол амар ичээч. Бас яг нөгөө амар дотны хүмүүс байх болохоор айгу стресстэй байдаг. Яга хүмүүс мэдж байгаа хөө. Гадаад улсад өөр орн, итгэс өөр орнд очиж угаасаа хэцүү шүү дээ, тий? Oh my god. Тараагүй. Йоо, гадаа үнээр nice and яг Монголыг санагдуулахаар амар гоё. Тэгээ яг 6 сард аялах хамгийн тохиромжтой яг цагаагаар юм шиг айгуу санагддаг. 7-8 сард бол гэрээсээ гармааргүй санагддаг. Яг air conditioner асаачаад тэгээ байнга гэртээ байж юмар. Одоо яг айгуу гоё. Ер нь тэгээд яг ярих гэдэг чинь шал өөр юм байт юм байна. Яаж ингэж камер руу хараад гоё ихтэйхэн яриад тэ өөрийгөө олголаад хамгийн маяг хэцэгцтэй маш гоё ярина гэдэг чинь их өөр юм байт юм байна. Их бэлдэг одоо баг бас юм гоё чадвар байна тэ хүнд тэрийг яг хүн тэгэл ярингаа хийнгээ сайжруулаад явдаг л ахaltaа. Гэтэ бас нэг зүгээр нэг ингээл камераас агаад хийж танартайгаа хуваалцъя гэж YouTube руу амар ярьдаг штэ. Яг тэртээ айгуу гоё яг хүнтэй хамт байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм байна. Яг удаа яг ийм бичлэг хийж үзэж байгаа болохоор дэжгүй юм байна. Өнөөдөр нэг хөл тарсан. Хичээл маань дууссан. Одоо тэгээд нөр хамаа цэвэрлээд сая уул нь аль дуруунд дууссан. Тэгээд одоо нэг 10 цаг болчихсон. Сая цаг баг хийцтэй баярлаа. Тэгээд одоо юу их вэ гэхээр гэдэг ярьж арай сорог байна. Тэгээд одоо юу их вэ гэхээр нөр гараад угааж цэвэрлчээд дасгал ивлхийн, имэр санагдуулгийн, имэр санагдах бол ихгүй. Тэгээ нэг ном жоохон шин. За тэгээд нэг өдрийг хамт өнгөрөөсөн. Миний нэг өдрөөс хуваалцсан та нартай бүгд баярлалаа. Тэгээд ер нь гадаадд ганцаараа амьдрын гэдэг чинь хэцүү юм байт юм байна. Яг төрснөөс хойш юм да ганцаараа амьдарч үзэх юм лээ. Тэгээд маш их төвчээр, маш их хатуужил одоо маш их зүйлийг даван тулдаг. Сэтгэлийн хат суудаг. Төвчээр суудаг одоо тийм зүйл тийм ганцаардахгүй сэтгэл санаа нь доктортой байх үндсэн юу юм бэ гэхээр ер нь л яг завгүй зөвхөн өөртөө одоо үлдсэн цагаа ажиллаа гэхэд үлдсэн цагаа өөртөө зарцуулаад тий тухайн цаг нөхцөл нэг юм зүгээр ингээд нэг уйдгарлах боломжийг олгохгүйгээр завгүй байх нь айгүй амар санагдсан надад. Тэгээд тийм болохоор та бүхэн ч гэсэн хэрвээ яг гадаадд ажилд амьдраад ганцаараа байгаа ч юм уу бол маш өөрийгөө завгүй байлгаад тухай одоо уйдах завандаа өөрийгөө хөгжүүлэх тийм гоё зугаатай гоё цаг болохоор ямар гоё төсөө өөрчлөлт ч юм уу эсвэл хүмсаа амжилт ч юм уу хүмсүүлэлт ч юм уу тий өглөө сайхан усан дүрээд нэг тос төрхээд сайхан өглөөхөө хүмсээ амжилтдаг ч юм уу тий за юу ч хийж болно шүү дээ. Тэгэхээр хэрвээ яг тийм одоо яг ганцаараа байгаа тийм утгаар гонхтой стресстэй байгаа бол тэр цаг хугацаагаа өөртөө айлуулах зарцуулахыг хичээвэл гэхдээ тэрийг амар дуртайгаар хийгээрэй. Ерөөсөө ингээд нэр гоё юм биш те гэл ингэж хийгээрэй. Ерөөсөө юмнаас талхтал одоо өдрө болгон би дасгал хийх хэрэгтэй гэж амар зорилго тавиад би өдөрт тэдэг хийх хэрэгтэй гэхгүйгээр ерөнхийдөө би 7 хоног заавал 2 өдөр хийн. Бусад өдрөө би өөртөө амжилт өгч болно. За энэ 7 хоног би гэхэд эх 7 хоног тийм ерөнхийдөө амар урт хугацаанд хаяггүйгээр тууштай хийгээрэй. Тэрнээс ч заавал өөрийгөө ядраад хийж өөрийгөө яллаарай. Тийм байна. Ер нь бол яг гадаадд байгаа бүхэнд л гэж мэдрэгддэг. Амар олон хүн ингэ байгаад байгаа юм байна. Ганцаараа юм шиг мэдрэгддэг. Уул нь хажуу цолгосон байгаад идэг. Гэхдээ ингэ нэг л ингэж уусч өгдөг юм ч гэх юм. Уул нь бол амар зөндөө олон жил амьдсан юм. Тэгэж нэг Монгол хүн шиг санагддаг. Бүх гадаадд байгаа хүмүүст л гэж мэдрэгддэг байна. Тэгэхээр гадаадд амьдарч ажиллаж байгаа бүх хүмүүстэй хэлэхэд би биндээ айгуу тийм тустай хоорондоо ярилцдаг нэг нэгэндээ
зөвлөгөө өгдөг, сэтгэлээс ханддаг одоо байгалаа явуулж хүсэж байна. Өнөөдрийн нэг өдрийн надад өнгөрсөн та нартай бүгд баярлалаа. Миний өдрөөс олцсон. Тэгээд гадаадд амьдарч ажиллаж сурч байгаа бүх хүмүүстээ өдөр болгоныг энэ сэдвээр зөвөрмөж жаргалтай өнгөрүүлж байгаарай.